Одоогоос 20 жилийн өмнө мас агентлагийг үүсгэн байгуулж тодорхой хэлэх юм бол ETV телевиз, мас телевиз, мас сегмент сайт, арадо гэх мэт сонин сэтгүүлүүд байна. Инфо ТV сэтгүүл гэх мэт сонин сэтгүүл, телевиз, арадогийн салбаруудыг үүсгэн байгуулж мас агентлагийг анх бий болгож ирсэн. Бий болгож ирсэн агентлагаараа бид бүхэн бол мэдээж олон нийтийн сайн сайхан төлөө ажлыг үргэлж дэмжиж зохион байгуулж түүнийг таниулсан сурчруулж ирсэн. За ингээд 2015 оноос Монгол улсын хэмжээнд бол дэлхийн хэмжээнд бас хийж болно. Маш том хэмжээний эдийн засгийн хямрал гарсан байгаа. 2013-аас 16 оны эдийн засгийн хямрал тодруулан хэлбэл тийм ээ. Энэ эдийн засгийн хямралыг давж гарахын тулд манай төрийн байгууллагууд болон хувийн хвшлүүд бүгд л өөр өөрсдийнхөө ирүүгээр ажилласан байдаг. За манай мас агентлагийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд баялаг бүтээгчдийг дэмжинэ гэдэг төсөл хөтөлбөрийг Монгол орон даяар үндэсний хэмжээнд зохион байгуулсан байгаа. За ингээд Улаанбаатарын 100 аж ахуй нэгж хөдөө орон нутгийн бүр жижиг дунд өрхийн аж ахуй нэгжүүдийг өн төлбөргүй сурчлан таниулж олон нийтийн хүртээл болгон алдаршуулснаар бид бүхэн юу хийж бүтээд юм бэ гэдгээ монголчууд тухайн үед харж магтаж худалдан авалт хийж тэмжиж ингээд манай төсөл хөтөлбөр тухайн үедээ бол нэлээд шуугуулж байла. Энэ төсөл хөтөлбөр дасалтгүй өнөөдрийг хүртэл үргэлжлээд холбоо болоод ингээд явж байгаа. За ингээд дасалтгүй үргэлжлээд эхний 5 жилийн хугацаанд бол энэ баялаг бүтээгч гэдэг нэр бол хөдөө орон нутаг болон Улаанбаатарын хэмжээнд бол брэнд болсон. Энэ баялаг бүтээгчдийн дэмжиг гэдэг үжсэн бодлогод нь дэмжигдэж төрийн хууль тогтоомжинд хүртэл орж сууж баталгаажиж бүх талбарт хэрэгжиж байла. Тэгээ үүний тодхон жишээ бол жижиг дунд үйлдвэр үйлчлэгээний хууль байна, төрийн худалдан авчлагаа дэмжих тухай хууль байна. Мөн олон хуулиудад энэ баялаг бүтээгчдийн энэ асуудлууд орж батлагдсанараа тодорхой хэмжээний асуудлууд нь шийдэгдсэн боловч дараагийн эдийн засгийн хямрал янз янзын асуудлаас болоод энэ жижиг дундын бизнес эрхлэгчид маань тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэгийг бас авч чадахгүй байна. Төрөөс олгож байгаа бага хүүтэй урт хугацаатай бас зээл авч чадахгүй байна. Дээр нь өөрсдийнхөө хийж бүтээж байгаа бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд ингээд сурчлаад таниулаад зарах тийм тодорхой хэмжээний маркетингийн зардал байхгүй байна. Мөн зээл авъя гэхэд барьцаа хөрөнгө байхгүй байна гэдэг юм уу. Маш олон асуудлууд араасаа ингээд дагалдаад байнга явж идэг учраас нийгмийн захиалга ард түмний хүсэлтээр тодорхой хэмжээний баялаг бүтээгчид нь өөрсдийн хүсэлтээр анх 2015 оны 6 сарын 17-ны өдөр баялаг бүтээгчдийг дэмжих холбоо үүсгэн байгуулагдаж их хурлаан төдийн ордонд хийж анхны бүтэц зохион байгуулалтаа хийжээсэн. Нүүбийн ерхий ассамблегаас бас жил болгоны 6 сарын 27-ны өдрийг жижиг дунд үйлдвэрийн өдөр болгон зарлалт нь бас түүхэн өдөр болсон. Манай холбоо бас ингээд Монгол улсад жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжиж, бүр өрхийн бичил үйлдвэрлэлөө дэмжиж ийм том хэмжээний үндэсний хэмжээний төсөл хөтөлбөр орон дээр явж явах тэр үед нэгдсэн үндэсний байгууллагаас ерөнхий ассамблегаас шийдвэр гарч жижиг дунд үйлдвэрлэлийн өдөр болгон зарласан нь бидэд бас нэг талын харахууштай баярлууштай юм үйл явдал болж байла. Тэгээд өнөөдрийг хүртэл бид нэгдсэн үндэсний байгууллагатай хамтраа жижиг дундын үйлдвэрлэлээ дэмжих талаар жил бүр хамтарсан арга хэмжээ зохион байгуулад хууль дүрмэн дээр бас өөрчлөлтөө оруулаад өнөөдрөөс жижиг дунд эрхлэгчнэр маань зээлээ аваад бас тодорхой хэмжээний эдийн засгийн хямрал асуудлуудыг даван гарах бас тодорхой хэмжээний чадварт болж байна. За мөн энэ жижиг дунд үйлдвэрлэгчийн бизнес эрхлэхэд зээлээсээ гадна энэ хэд маань мэдлэг боловсрол мэдээлэлд маш ойрхон байх хэрэгтэй байдаг учраас бид холбоогоо улам өргөжүүлж аль болох олон жижиг дунд үйлдвэрлэгчдийг нэгтгэсэн ийм янз янзын клубүүдийг бас байгуулж байгаа. Тэгээ өмнө бид өхөн 10 жилийн хугацаанд баялаг бүтээгчдийг дэмжинэ гэдэг үндэсний өөрчлөлт Монголын баялаг гэсэн урайтай 10 жил явж ирсэн бол 10 жилийнхаа ойг бид 2025 онжогоо тэмдэглээд гадаад болон дотоодын үйлдвэрлэлүүдийн аялал хийгээд дээрээс нь сургалт семинаруудыг хувийн хвшил болон төрийн байгууллагуудаа хамтарч зохион байгуулад дээр нь 11 сард бид үндэсний хэмжээний томоохон хэмжээний форум зохион байгуулад жилийн эцэст шинэ жилийн 400 гаруй хүнтэйгээр тэмдэглэснээр бид баялаг бүтээгч дэмжих холбооны 10 жилийн арга хэмжээ ингээд энэ хүрээд бид бүхэн эхний 10 жилийн зорилгоо биелүүлсэн гэж үзээд манай өдөр зөвлөс шийдвэр гараад
дараагийн 10 жилийн концепт төлөвлөгөөгөө бид албан ёсоор тухайн одоо формын үйл ажиллагаан дээр зарласан байгаа. За бид нар дараагийн 10 жилд юу хийх вэ гэх юм бол бид нар баялаг бүтээч дэмжих холбооныхаа нэрийг жижиг дунд үйлдвэр үйлчлэгээний холбоо болж өөрчлөөд энэ бол олон улсын нэршлэрээ бол Small and Medium Enterprises буюу SME Монголын одоо нэршлэр жижиг дунд үйлдвэр үйлчлэгээний холбоо. Ингээд энэ нэрээрээ бид нэр дотоод болон гадаад одоо олон улсын харилцаа хамтын ажиллагаа сайжруулах зорилготойгоор бид нэрээ өөрчлөөд бас маш том үрээ тавьсан. Энэ үрээ бол чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө гэдэг үрээ. Өнөөдөр Монгол улсад 82 мянган жижиг дунд үйлдвэр үйлчлэх эхлэлтэр байдаг бол үүний 4 мянган дунд аж ахуй нэгжүүд цаана үлдэж байгаа 70 гаруй аж ахуй нэгж нь бол дандаа жижиг дунд бичид өрхийн аж ахуй нэгжүүд болоод байгаа. Тэгэхээр одоо бизнес улмал жижигрээд байна гэсэн үг. Тэгэхээр эдийн засаг түүнийгээ дагаад агшаад байна гэсэн үг. Тийм учраас бид нар энэ хүчрхийг одоо улс орнууд шиг чинээлэг дундад давхархаа бий болгочих юм бол манай Монгол улсад бол одоо эдийн засгад одоо тодорхой хэмжээний ашиг тустай, ард түмэнд өөрсөнд нь орлоготой, заавал одоо гадаад явж 5-6 сая төгрөгийн цалин авах гэж хүнд хүчээр ажил хийх гэж гадаад явахгүйгээр дотооддоо жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ эрхлээд дотоодынхаа үйлдвэрт ажиллаад өндөр хэмжээний цалин авах, хангалттай амьдрах боломжийг бий болгох боломжтой. Босоод хөгжингүй улс орнууд бол энийг бий аль хэдийн бий болгоцсон байна. Тэгэхээр бид нар өнөөдөр энэ туршлага дээр тулгуурлаад туршлага дээр үндэслээд бид бүхэн өнөөдөр чинээлэг дундад давхаргатай Монголын төлөө гэсэн үрээг дараагийн 10 жилдээ тавиад дараагийн 10 жилийн ажлыг одоо ингээд эхлүүлээ явж байна. Өнөөдөр манай жижиг дунд үйлдвэр үйлчлэгээний холбоо маань 45 одоо өдөр сүүлийн гишүүнтэй, хөдөө орон нутагт салбартай, Улаанбаатар нийслэл хотод салбартайгаар өргөн одоо хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Энэ манай холбоо бол одоо үндэсний хэмжээний холбоо. Өмнөх хугацаанд бол бид бүхэн мэдээж эдийн засгийн хамт хямралууд байна. За ингээд сая бас ингээд цар тахал гээд одоо бас 2-3 жил одоо хэлэг айл хаалттай бас манай маш хэцүү хүнд үед бол одоо манай жижиг дунд үйлдвэрлэгчдийн салбарт одоо уруудсан. За гэхдээ засгаас бас 2.80 төгрөгийн одоо бас хөнгөлөлтөө зээлийг жижиг дундын салбар руу гаргаж байж бас энэ салбарыг бас одоо тодорхой хэмжээгээр боломжийн хэмжээнд авч үлдсэн гэж ойлгож болно. Тэгээд одоо өнөөдөр цаашаага жижиг дундын салбар байна одоо хөгжөөд ингээд явхад энэ одоо жижиг дундын сан дээр тодорхой хэмжээний бага үедээ мөнгийг тогтмол өгдөг, авдаг ийм болох нэг шаардлагатай байгаад байгаа. Нэг жилдээ нэг удаа одоо сонгон шалралтанд орж жилдээ нэг удаа 2-3 мянган төслөөс одоо нэг 2-300 төслийг л олгодог ийм байж болохгүй. Яагаад гэвэл хүн бизнес хийх гэж байгаа бол дуртай үедээ хөссөн цагтаа банк санхүүгийн байгууллагаас зээлээ аваад хийдэг тийм жишг тогтолцоор оруулах гэдэг. Тэгэхин тулд бид бүхэн одоо санхүүгийн корпорац байгуулах, мөн одоо зарим улс орнд байдаг шиг жижиг дунд үйлдвэрлэлийн банк байгуулах, хөссөн үедээ зээлээ аваад хийдэг байх тийм боломжийг бий болгохын төлөө өнөөдөр дараагийн шатанд ажиллаж байна. Тэгжээж бид санхүүгийн их хөгжлийг шийдэж байж одоо манай бизнес эрхлэгч нар одоо бизнесээ одоо хангалттай эрхлэнэ гэсэн үг. Үйлдвэрээ байрна, дээрээс нэргэлтийн өрөнгөө сайжруулна, бараа бүтээгдэхүүнээ борлуулна, гадаад дотоод зах зээл дээр ажиллана, болсон хүчнээ бэлдэн, тоног төхөөрөмжөө шинжилнэ гэдэг одоо маш их ажлууд байдаг. Энэ их ажлуудыг хийсний үр дүнд Монгол улсад л ашигтай. Яагаад гэх юм бол татвар хэд дахин дагаж нэмэгдэнэ. Татврын одоо дотор бүрдүүлэлт хэд дахин нэмэгдэнэ. Нийгмийн даатгын төлөвлөлт сайжирна. Дээрээс нь интернет одоо байр орон сууц бүх юмыг одоо дотоодоосоо хэрэглэнэ. Мөнгө дотооддоо Монгол улс дотооддоо эргэлтнэ л гэсэн үг. Одоо бол нийт одоо эргэлтийн бараг 60-70% импортын барааны эргэлт эзэлж байна. Дотроо Монгол руу орж зарагдлаа, буцаад мөнгө нь гараа явлаа. Дотоодын үндэсний үйлдвэрд бол бүх юм дотроо эргэлдэж байгаа учраас энэ бол өөрөө бол эдийн засгийн хувьд маш өндөр ач холбогдолтой улс орнуудын стратегийн маш чухал салбар байдаг. За бас нэг юм хэлэхэд бол нийт ажиллах хүчний одоо Монгол улсын хэмжээнд сая 300 мянган ажиллах хүч одоо байдаг бол энэний 700-аас 800 мянган зөвхөн жижиг дунд үйлдвэр үйлчлэгээний салбар дээр ажиллаж байгаа ийм тоо баримт байгаа юм. Тэгэхээр энэ бол өөрөө энэ тоо харахаар бол маш том салбар байгаа. Тэгэхээр энэ салбарыг цааш нь хөгжүүлэх нь аль ч улс орны стратегийн маш чухал бодлогын нэг учраас өнөөдөр Монголын баялаг бүтээч дэмжих холбоо дараагийн 10 жилдээ жижиг дунд үйлдвэр үйлчлэгээний холбоо болж нэрээ өөрчлөөд чинээлэг дундад давхаргатай Монголын төлөө гэдэг уриатаагаар дараагийн 10 жилийнхаа ажлыг ингээд томоор эхлүүлээд ингээд явж байна.
Миний би одоо баялаг бүтээгдэхүүн жимжих холбоог үүсгэн байгуулад Монгол улсыг хоёр бүтэн тойрч ажилласан байна. За сүүлд нь бол тэрүүн мод төсөл буюу одоо байгаль орчны сайдын зөвлөхөр ажиллаж байхдаа тэрүүн модон дээр бас 10 гаруй аймаг дээр ажиллаж исэн. Тэрүүн модны одоо нийлтийн үйл ажиллагаанд оролцоод тэрүүн мод төслийг бас эхлэхэд хуримраа оруулж явлаа. За ингээд одоо 5 жилийн өмнөөс Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөхөөр албан ёсоор ажиллаж эхэлсэн. За би одоо урд нь жижиг дунд бичил өрхийн үйлдвэрүүдтэй ингэж хамтарч их ажилладаг байсан. Тэднийхээ жаргал совлонгийг сонсдог байсан. Тэднийхээ асуудлыг шийдвэрлэхэд нэлээд ажилладаг байсан бол одоо би бол өөрийнхөө бий болгосон масс агентлаг буюу масс медиа группээрээ дамжуулаад жижиг дунд аж ахуй нэгжүүдэд дэмжиж ажиллаж байгаа шүү дээ. Энэ бол одоо миний өөрийн одоо хийж чадах энэ жижиг дунд үйлдвэрчийн төлөө хийж чадах миний ажил байгаа. Ягаад гэвэл би өөрөө бий болгосон масс медиа группээрээ одоо үн төлбөргөө сурчилж одоо тэднийг бол одоо улс орон дээр алдаршуулах энэ ажлыг бол одоо хийж исэн. Одоо ч бас тодорхой хэмжээгээр хийж байгаа. За ингээд дараа нь одоо Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх болсноороо бол томоохон аж ахуй нэгжүүдийг төрийн бодлоготой уялдуулж жижиг дунд үйлдвэр гүйцэтгэхийг хооронд нь кластераар хөгжүүлэх энэ одоо том ажлыг бол одоо ингээд эхлээд хийгээ явж байна. Тэгээд ер нь бол одоо өмнө нь одоо холбооны ерөнхийлөгчөөр масс агентлагийн захиалаар ажиллаж явах хугацаанд бол одоо мэдээж өөрийнхөө төвшөнд бол улс орны хэмжээнд бас ажлуудыг хийж исэн бол одоо Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх гэдэг ийм хариуцлагатай юм том албан тушаал дээр очиод бол одоо томоохон аж ахуй нэгжүүд төрийн бодлого боловсруулалтанд оролцож түүнийг хэрэгжүүлэхэд ажиллаж ингээд явж байна. Тэгэхээр одоо энэ бүгдийг нь хооронд нь кластераар хөгжүүлэх, Монгол улсын чинээлэг дундад давхаргыг бий болгох, Монгол улсын үндэсний үйлдвэрийг хөгжүүлэх энэ ажлууд одоо хичээн зүтгэж одоо удирдлагын гишүүдтэй хамт ажиллаад явж байна. Манай хүнсний өршөөл удирдлагын одоо 45 гишүүн байдаг. Мэдээж одоо Улаанбаатар хотын хөдөө орон нутгийн бүхэл одоо хүнс үдээ аж ахуйн салбарын аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд манад энд ажиллаж байгаа. Өнөөдөр миний хийж бүтээж байгаа ажил маань одоо зөвхөн одоо би өөрөө санаачилж байгаа төдий боловч нийт удирдлагын гишүүдийн маань одоо хамт олонны хүчээр хийдэг ажил юм шүү. За үүнээс гадна би бас эрдэмтдийн зөвлөлийг ажиллуулж байна. Мөн одоо хүнс үдээ аж ахуйн салбарын одоо эрдэмтэд маань бас энэ хүнсний хувьсгалыг шинжлэх ухаанчаар хийх учраас энэ одоо хүнсний хувьсгалыг амжилттай хийж хэрэгжүүлэхэд манай эрдэмтэд бол одоо эрдэмтдийн тус дэм бол одоо маш их юм аа. Энэ жижиг дунд үйлдвэрлэлийг өрхийн үйлдвэр бичил одоо бизнесийг дэмжихийг гэх юм бол сэтгэл нь байвал бидэрт боломж нь зөндөө их байна. Тийм учраас өнөөдөр энэ боломжийг төрийн байгууллагуудтайгаа хамтраад, улс төрчдөөгаа хамтраад энэ ажлыг хийхэд бол одоо манай одоо жижиг дунд үйлдвэр гүйцэтгэхний холбоо, хүнсний хувьсгал мэргэжлийн холбоо, эрдэмтдийн зөвлөл бид бүхэн хамтран ажиллахад бэлэн байгаа. Тийм ч учраас бид бүхэн өнөөдөр чинээлэг дундад давхаргатай Монголын төлөө гэдэг маш том төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бас албан ёсоор зарлаж байгаамаа. Тэгээ бидний одоо төсөл хөтөлбөртэй хамтран ажиллах одоо аж ахуй нэгж Монголын ард түмэн та бүхэн улс төрчид одоо төрийн бодлого барьж байгаа бүх хүмүүс манай баялаг бүтээгчдийг одоо дэмжиж, үйлдвэрлэгчийг дэмжиж ингээд хамтран ажиллах тул нээлттэй шүү гэдгийг бас энэ дэшүүнд бас хэлхийг хүсэж байна.